Үзэгчтэй BBC телевиз Фоксатны зүүн үзэдээ хамтран уудлаж башгүй соёлын өв нэвтрүүлгийн ээлжид шинэхэн дугаарыг та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За бидний урилгыг хүлээн авч бид бүхэнтэй ярилцах гэж байгаа танд бас маш их баярлалаа. За мөн манай үзэгчтэй өөрийгөө танилцуулахгүй юу? За энэ өдрийн мэндийг та бүхэнд хүргье. Тэгээд би өөрөө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ариат Жанцаа огт орон билэг Хуучин Дархан сумын гаралтай хүн. Миний аав Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Дархан Жанцаа гэж тархан хүн байсан. Тэрний баг байхамаа. За таны хувьд одоо ер нь тийм анх хэдэн настайгаас эхлэн одоо уран дархан болсон. За мөн энэ уран дархныг одоо өв дамжсан гэж хэлж болох уу? Тэ. Энэ миний аавын маань одоо хийж бүтээж явсан их сайхан өвийг уламжилж би одоо бага наснаасаа 10 эдэх настайгаас дархан болсон байдаг. Тэгээ аавынхаа энэ хийсэн уран бүтээл юмыг бас нэг энэ даринх сайхан уралдыг дасчихгүй юмсан гэж одоо би 30 жил одоо миний дарах хийж байна. Хамгийн анхны одоо ер нь уран бүтээл ямар уран бүтээл байсан? За мөн хэдэн онд хийгдэжсэн? Ямар уран? За 89 оноос ер нь жалжуул юм хийж дарингад нэртэй горшоол байгуулагдаж манай аймагт театр уршаалт хангас оролцож хөөмөлчнөр. Тэгээд яг хөөмөлтөд тумбаш гэдэг үдэн дөрвөн хүчтэнтэй тийм хөөмөл хийж хамгийн анхны уран бүтээл гэж хэлсэн. Дархан даваа гэж багштай бид нар бас 5 6 хүүхэд суралцж тэгээд энэ дарин уламжлалыг дарин горшоо нэртэй байгуулж ийсэн. Тэгээд тэрнээс хойш л хийж байна та. Дарин одоо мөнгө урлал бол бусад урлалуудаас онцлог давуу талтай. За таны хувьд одоо ер нь бусад тархачудаас тийм ээ ялгарах өөрийн гэсэн уран хийц ямар байдаг вэ? Энэ талаар бас манай үзэгчдэд тайлбарлаж өгөөч. Тий, байх ёстой л доо. Ер нь газрын нутгийн хийц урлал тэр тусмаа Монголын мөнгө урлал бол дэлхийд алдартай. Бас их сайхан мөнгө урлал байгаа. Бидний ийг л удмын өв гэж ингэж залгаж ингэж хийж байгаа зүйл нь болохоор биенээс ялгарх онцлогтой. Дархчууд бол гар хийцээр одоо дарингийн хөөмөл гэж давхар хөөмөл гэж одоо Монголд алдарсан сайхан урлал байж байна. Энийг дарингийн дархчууд бүгд л хийж байна. Одоо хийж байгаа дархчууд бас нэлээд байж л байна. Энэ дундаа миний бас өөрийн хийц загвар бас арай өөрөө бас лот хийцүүд байж л байна. Гастай хийцүүд байж л байна. Ингээд бас эдэн төрлийн хийцээр оруулж гаргасан байна. Бүтэл одоо төрөхөд мэдээж мөнгөн урлал дээр хээ хуваар тийм ээ за мөн сүлжмэл зэргийг бол хийхдээ нэлээдгүй их гар ажиллагаа ордог шүү дээ. Эдгээр бүтээлүүдийг ер нь хийхэд хэдийн хугацаа шаарддаг. За ер нь хамгийн одоо хүндхэн гар ажиллагаа ордог ямар зүйл байдаг вэ? Ер нь яг мөнгөн урлалын ихчээ яг л зураг дэс бүх юмараа л хэлж ил гаргаж ил өөрийн санаагаар л гаргаж ирж ил хийж байгаа юм штэ. Тэр нь дахин давтагдчихгүй болж тэр хүний хийц болж гарч ирдэг. Гэхдээ энэ үедээ цаг хугацаа маш их шаардна. Бас энэ чинь бодно сэтгэн ямар гоё болж байна уу? Ямар юмыг загвар наагаараар шүлжүүлж хийх үү гэд. Тэгэд хөөмлийн урлаг бол манай юунт хөгжсөн болохоор манай даринг дархчууд бол хөөмлөөр голцоохон хийн. Гэхдээ ер нь цаг хугацаа шаардаж юм томоохон юмуд бол ер нь эмэйл хазаар морины хэрэглэлүүд галцоохон шиг хийгдэж байна. Тэр нэлээд цаг хугацаа шаарддаг. Таны хувьд одоо ер нь нэг одоо мөнгөн эмээлийг урлахад хэдийн хугацаа шаарддаг? За мөнгөн эмэйл бол юу л дээ. Их гарын, дунд гарын, баг гарын гэж 3 янз байна. Одоо сүүлд бол хайрцагсан гэж маш их мөнгө оруулж 100 лам таяж хийгдэж байна. Ингээд хийгдэхээс хэдий л ур орно төдий чинэл цаг хугацаа шаардна. Тийм л байдаг. Таны хувьд одоо ер нь нийтдээ хэдэн уран бүтээл тойрвсан? За ер нь хамгийн их хийгдсэн ямар уран бүтээл байдаг? За мөнгөн аяг бас нилээд хийгдсэн. Ер нь бол тоолох тийм тооцоо гаргаагүй. Гэхдээ эмэйл бас 30 40 эмэйл хийгдсэн. Ер нь аваа юунод хийгцээ бас тий. Та бас имэйл за мөнгөн аяг хийхээс гадна мэдээж алдарт уяачуудын бас малгайны цал тэмдгийг уралдаг гэсэн шүү дээ. Энэ талаар бас манай үзэгчдэд. Тий, манай Сүхбаатар аймаг одоо хурднаараа алдартай шүү дээ. Манай Сүхбаатар аймаг чи хурдны удам та одоо адуумал бол их хурдалдаг. Хурдны өлгий гэж явдаг. Энэ бас нэг хэлэхэд хоёр юм явдаг л да. Даргангийн яг өв соёл дээр болохоор хурдан адуу орж ирдэг. Нэг нь мөнгө урлал орж ирдэг. Ийм
юм байгаа. Тэгээ яг энийгээ бас бэлэгдээд мөнгөн урлалаараа би алдарт уяачтынхаа амгалгын тэмдгийг бас нэлээд олон жил хийгдэж идгийг над дээр. Сүхбаатар аймгийн алдартууд маань ер нь мөнгөн оройтой мөнгөн малгайгаа бол надаас хийлгэж өмсдөг дөө. Таны хувьд бол одоо нэлээдгүй олон уран бүтээлүүдийг үл гаргасан. За эдгээр бүтээлүүд маш олон хүн дээр ингээ бас зарим нэг нь бол байдаг. За уран дархан хүний хувьд бол өөрийн гэсэн бүтээлийн хувьд хамгийн үнцэнтэй гэсэн бүтээл бас байдаг бах тийм ээ. Тэр өөр нь ямар бүтээл байсан бэ? За үнцэнтэй алтманг үн тэтлэлээр хийж байгаа болохоор бүгд л сайхан үнцэнтэй байна. Тэгээ ур хийц бас тэр ийчээ дагаж үнэлэгдэнэ. Ер нь бол хэд хэдэн сайхан бүтээл бий надад. Тэгвэл одоо хөв улс дээр дандаа гар дээр нь очсон болохоор байхгүй байна. Одоо мэрэгжлийн албаны даргуулсан эмнэлгийн гам тулг гэж хүн дээр миний 3 алтан аяг байдаг. Ногоон гаш дээр алтаар хийгдсэн. Тийм алтан аяг байдаг. Тэгээд тэр бол бас их сайн бүтээл болсон. Тэр үн дээр явж байдаг. Бас 2 3 эмэйл бий. 2 3 эмэйл нэг нь готод байна. Одоо Батлан хамгаалахын юуны дарга билээ. Төвшин тэргээ залууд байж байна. Бас лоо хөдөлдөг. Тийм алтцсан. Тийм юу шигтгэхтэй. Жүжиг наруу шигтгэхтэй тийм имэйлүүд байна гэсэн. Тань дээр одоо ер нь хийгдэж байгаа одоо бүтээлүүдээс бас манай үзэгчдэд харуулаач. За яг хөө тэгээд хийж бүтээж байгаа юм гэвэл одоо тэгээд мөнгөн эдлийг одоо чулуутай, эрдний чулуутай хольж тэгээд хийдэг. Энэ одоо имэйлийн баавар байгаа юм. Тэгээд энэ мөнгө эдлэл маань ер нь өөрөө бол юу штэ. Цагаан мөнгө гэдгийг бийт болгож хийдэг болохоор ингээд хөөмлөөр хөөж ингэж нааш нь таваалгаж гаргаж ирээд тэгээд ийм эрдний чулуу шигтгэж байгаа. Тэгээд чулуу шигтгэхэд ингээд эмэйлэнд л голцоо хийж जैन да. Тэгээд ийм гослуулж хийж байна. Тэгээ манай дарин хийц болохоор энэ өөрөө туурга. Энэ бол одоо өнгөлөөгүй болохоор харуугаан шүү. Тэгээ ингээд луу мөн ингээд одоохондоо сайн харагдахгүй болно ингээд хийгдээд тэгээ ингээд чулуу ягаад өнгөлгөөндөө ороод ирэхээр энэ сайхан имэйл болно давхар хийцэн гэж гараад ирдэг. Ингээд хийгдэж байгаа юмуд бол байна. Одоо ер нь тийм ээ яг ямар бүтээл дээр ажиллаж байна вэ? За би энэ дархан аав ээжтэй холбооны малгайн тэмдэг энд хийгдэж байна. Тэгээд аягны яроолын өгч байна. Энэ алтан батг мөнгөн батг гэж бас шагналын нэг юуны батхны хэвлэл хөгтөж байна да. Эдгээр хэвийг ер нь зохиход хэр их гарын урд дүй шаардах вэ? Ер нь бас хугацаа хэр их орох уу? Шаардна. Уцаа гайгүй энэ жижиг юунууд болохоор ихэлтэй гайгуултай. Тий. Тэгээ ингээл лавандаа суулгаж байгаа тэгээ хэгийн сайхан зохиол явна. Лав сайн байх хэрэгтэй тэгээд. Дархан хүний хувьд бол одоо мэдээж нүдний хараа маш сайн байх хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Таны хувьд одоо ер нь сүүлийн жилүүдэд хэр их захиалга авч байна? Хүмүүс ер нь хэр их юм хийлгэж байна? За орон нутгийн улс захиалга өгөлгүй яг хөө тэгээд гар хийцээр хийж байгаа болохоор эхэлдээ захиалга бол бага авч байна. Нүдний хараа бол одоо модод шил зүчхэд л байна л та. Тэгээд тийм нүдний хараа бол ер нь асар шаардсан шүү дээ энэ чи. Тэгээд нүдний хараа бүхэл юм ингээд яадаг болохоор ингээд. Тэгээд өөр юм бүтээх чадах юм даа л тэгээд захиалга аваад голцох юм шиг явж байна. За ер нь сүүлийн жилүүдэд бол яг гар аргаар хийдэг дархан хүн бол бас маш ховор боллоо шүү дээ, тийм ээ. За танаг төхөөрөмж ихсэж байна. Энэ талаар бас та ярьж өгөөч. Ер нь гар аргаар хийсэн уран бүтээлэл дахин давтагдчихгүй байдаг шүү дээ. Тий, гар аргаар хийхэд юу л дээ. Гар арга гэдэг чинь ерөөсөө яг л санаа оноогоо зурга эргэж мөнгөн дээр буулгаж байгаа юм л хэлж байгаа юм. Одоо сүүлийн үеийн хийгдэж байгаа юм болохтой зэрэг боскны машин боск гэж явчихж байгаа. Тэд нар нь болохтой зэрэг юу яаж чинь л да. Техник тоног төхөөрөмжийн югаараа хийгдээ явчихж байна. Тэгээд
яг юугаараа гар аргаар хийж байгаа юм чи одоо энэ дарингийн давхар хийсэн эмэйл штэ. Энийг ингэж бид нар бол зэсэн дээр гаргаад энэ зэсэнд гаргасан юуг чинь бол эргэж мөнгөндөө болгож явж байгаа штэ. Тэгэхээр энийг боосгот нэгэ досон шахуургаар шахаад авчдаг болцсон. Сүүлийн дархцуудын одоо хялбарчилсан юм бол ийм техникийн хүчээр хийгдэж байна. Одоо гар аргаар хийнэ гэдэг бол ховор болчлаа штэ. Энэ загваруудаа гаргах гал болж чадна штэ. Одоо тэгтээ завар гардаг дарахыг ховордож байна. Бид бүхний бас ард харагдж байгаа даргын хийцийн имэйл бай тийм ээ. Энэ имэйлийн талаар та бас ярьж өгөөч. Тий, энэ лот хийцэн имэйл гэж одоо бол Монголын ахчууд бараг бүгд хийдэг болчиход байна. Энэ имэйлийг. Энэ имэйл их түүхтэй юм. Энэ яагаад түүхтэй зэрэг би энэ аймгийн төвд 80 хэдэн оноос хойш банк дарахыг суугаагүй хүн. Би бор өндөр Дорногов замаг үүдгээд олон газар дарах хийж явсан. Тэгээд Дорноговд энэ төр шаби гэж яриад байгаа. Энэ лот хийцэн имэйлийг Галшрын Батбаатар гэрээ найзыгаа бас дурсах хэрэгтэй. Тэр үнтэй хамтарч энэ лот хийцийг загварын гаргасан юм. Лот хийцэн имэйл. Тэгээд энэ үйлшүүд одоо Монголын бүх тагцуул хийж байна. Тарчсан байна. Хамгийн том имэйл гэж явдаг. Энэний өмнө өшт гастиц гэж бас гастай имэйл хийгдсэн юм. Тэгээд гастицийг нэмэл мөн бэтэр гаргаж хийсэн. Тэр их уран залуу байсан. Сүүл дөргээ байхгүй болсон юм аа. Тэгээд найзынхаа бас их уран сайхан залуу соёлоо самтарч хэд хэдэн гоё бүтээл гаргаж луутай бүсгийж гаргаад сүүлд нь луутай имэйл хийж хийгдсэн. Энэ бол одоо готын захын 8-ачд юугаар дамжаад энэ бол бүр шавнар юу дарахцууд нь дамжаад тэгээ бүр тавчсан. Ийм имэйл байдаг юм аа. Энэ бас надад нэг хадгалагдаад байж үтгий. Энэ бол ер нь 2000-ад оны ихээр гарч ирсэн юм шүү. Хамгийн том имэйл. Одоо дарангийн имэйл энэ төр үл ярьж ийж штэ. Гэхдээ энэ хөөмөлтэй анх суурин юу нь бол хөөмөлтэй гарч ирээд сүүлдээ дутхтай болгогдсон юм. Тийм имэйл байгаамаа. За таны хувьд одоо бас тийм ээ уран зүйлийг хийхээс гадна өөрийн тань хобби гэж бас байгаа шүү дээ тийм ээ. Энэ талаар бас ярьж өгөөч. Ямар хоббитай вэ? Жишээлбэл одоо юм цуглуулах тийм ээ. За хобби яг бай хобби байлгүй яг хүнд. Тэгээд янз янзэл юм хүн чинь хийх гэж бүтээх гэж заримд нь сонирхож одоо цуглуулж яах гэж явна. Тэгээд чулууны хобби ч байж болно. Тэгээд янз бүрийн хобби бий. Тэгээд тэмдэг одоо медаль янз бүрийн юм цуглаагаад бас нэг хэсэг бол бас эртний эдлэл энэ төр авч бас яадаг байсан тийм юутэй. Тэнд харагдаж байгаа одоо зүйлүүдээс бас ярьж өгвөл. Тэгээд тэмдэгний цуглуулга байдгийг цагаан мөнгөний энэ мөнгөний цуглуулга байдгийг мөнгөний юунууд ингээд жаазлаад явах гэртээ бас үлгчдэг. Тэгээд энэ цагаан мөнгөнд тэмдэгтүүд ч дээ. Тэгээд ингээд ийм хоббинууд байна.
Мөнгөн тэмдэгтээ бол одоо цуглуулахад маш ховор шүү дээ. Эдгээр мөнгөн тэмдэгтүүдийг хаанаас авах? Тэгээд цуглуулагч нар чи хоорондоо солилцсон цуглуулад ингээд явах зэрэг чинь янз бүрийн мөнгө ийм тэмдэгүүд бол бас нөгөө мөнгө хийдэг хүнд чинь эвдэгдэж орж ирнэ. Тэгэл анх цуглуулж эхэлсэн. Энэ надад бас нэлээд бий л дээ. Тэгээд зарим гаргаж ирээгүй л энэ яхаа ингээд яазлаад ингээд яатсан. Хавруудыг бас ингээд яазлж ингээд яах юм аа тэгээд. За хоёлаа бас дахин эмэйлнийхээ хийцийн талаар ярилцъя л да. За мөн одоо эмэйл хийхэд тийм ээ ер нь бол энэ мөнгөн дээр энэ амтны төрсийг гаргах хэрэг хэцүү вэ? Ер нь хэдийн хугацаа шаарддаг. За ер нь ямар амтны одоо төрсийг гаргадаг. За эдгээр амттаас бас бэлгшээл нь бас юу гэдэг вэ? Тий, уламжлал гэж байна л да. Ер нь бол манай Дарингийн дарх суулын нэг уламжлал байдаг. Аслан барсын арсалдуулан хийдгээ гэж. Тэгээд тэр уламжлалаа ягаад ер нь аслан дуу одоо тийм дөрвөн бүчтэн голцоохон оруулж хийдгэлтэй ер нь миний хувьд бол тэгээд энэ хийцэнд бол яг зураг төсөвч нь өөрөө яг л бодсон санснараа л хийгдэнэ. Тэгээд эргүүлж болгоно. Тэгээд миний одоо энэ хийгдэж байгаа юм л бол энэ ийм луутайгаа бас ягаад эргүүлээд энэ өөр ийм хөдөлдөг луутай болгоод ингэж хийж байгаа юм ийм. Энэ имэйл нь тий. Хөдөлдөг луу гэхээр луу хөдөлдөг аяг гэж энэ төр байдаг штэ. Тэрэн шиг л байхгүй юу? Ерөөсөө луу хөдлөж хийгээж тэгж хийхийн тулд хийж байгаа. Тэгээд яг энэ юун дээгүүрээ одоо энэ имэйлийн энэ даруулга гэж ярьж байгаа штэ. Даруулганых нь энийг болохтой зэрэг басаараа өөрөөр ингээд үүлэнхээ усан хийгээр ингээд оруулаад тэгээ шигтгэхээ суулгаад ингээд хийхтэй зэрэг бас гоё болох бол гэл ингээд бас үнийл дархан үнийл бас нэг өөрийнх нь нөгөө яв юм л да бодож санаж явдаг л тэр л тэгээд ингээд юм навчин ингээд усан хээ үүлэн хийгээр хийгээд ингээд хийгдэж байгаа юм ээ. Энэ үүлэнхээ усан хээний бас бэлэгдэл яг ямар байдаг вэ? Тэ энэ үүлэнхээ усан хээ чинь газар л устайгаа шүтэлцэж байгаа дөрвөн хүчтэнтэйг эргэж харьцалтаж орж ирж байгаа болохтой зэрэг энэ энүүд нь илүү зохимжтой л болдго юм л да. Тэгээ эмээлийнхээ туурганд хүртэл манайхан ч одоо дариг эмээл бол туурга хэлдэг болохоор мөлийн үүлэнхээ усан хээгээ хийн. Тэгээд явдаг л тийм л хийж штэ. Хөдөлгөөн яаж. Дархан гэдэг бол мэдээж зурагтай маш их холбоотой байдаг. За зураг зурхгүйгээр их завграа гаргана гэсэн ойлголт бол байдаггүй шүү дээ, тийм ээ. Таны хувьд одоо бас мэдээж зураг зурдгийн байна. За эдгээр бас харагдаж байгаа зургийг манай үзэгчдэд бас тайлбарлаж өгөөч. За би юу л да их завгар гаргахын тулд хар зургаараа голцоо зурдаг. Тэгээд яг би өөрөө Дархан хаан сумын өнгөж хэлээд байгаа шүү дээ. Сухадар сумын. Манай Дархан хаан бол ийм гоё бол байдаг. Тэгээ энийг би их эрт зурсан юм аа нилээ. Одоо их олон жил болж байгаа зургийг. Цагаан ямбуу даав гэж байдаг тэр цэргийн Жапа цагаан бодож байгаа л тэгээд ингээд зурж ирсэн. Анхны маань зургуудаас байгаа энэ зургууд маань. Тэгээ сүүлд энэ хар зураг уулмар 2 гэж одоо ламсран гэдэг хүн бичиж байсан та манай Сухадар сумын 2 их шүтэн байдгийнх нь 2 зураг нь энэ юм. Тэгээд энэ морин нь болохоор нийгмийн хонгор гэж алдарт хордон дэг хонгор морийг хар зургаар зурж бас л нэлээд олон жилийн өмнө зурсан ийм зураг байдаг. Тэгээ нэрээ бас яадгийг би бас модон сэлбэр бас оролддог ингээд бас энэ гөнгөр багаар ингээд хийсэн. Тэгээ бүтэн морь ингээд сэлдгийг би бас. Тэгээд ийм нэг ийм морь яваа сэлээд бас одоо мал дуртай тэгээд ингээд ийм гөнгөр баг яваа ээж яваа хархан шүтэнийг бас яаж хадгалж явдаг юм да. Энэ морины бас морийг зурсан бас үүх түүхээс хуваалцаач. Мэлэдгүй түүхтэй зураг гэж бас түрүүл онцолж ирсэн шүү дээ. Тий, яг морь ер нь би адуун дуртай Монгол хүн морин дуртай л байдаг. Нэг монгол морь маань их хордон их сайхан морь байдаг. Ер нь бол энийг 70 хэдэн онд яг ийм хар зургаар нь зурж
гаргасан байдаг зураач нар. Ер нь тэгээд зураг үе гэдэг бол амьттай их гоё байдаг л гэдэг. Тэгээд энэ онгор марийг би өөрөө яг бодож яг тэр зургийн дуурайлах зурсан. Анх хэдэн онд зурж байсан бэ? Одоо 10 гаруй жилийн өмнө зурагдсан да надад. Таны хувьд бол одоо удам дамжиж ирсэн дархан. За таны одоо энэ бас уран сайхан дархан нэг хүүхдүүдээс нь өвлөж авах хүмүүс байгаа юу? За би 5 хүүхэдтэй хүн. Тэгээ яг 3 хүү маань одоо том болсон. Одоо тэгээд яг барай цувал дарах ичгээр юм би тэгтээ одоо дандаа сургууль соёл өгөөд байхгүй байна да. Одоо тэгээд ер нь бол яг өөрийнхөө удамтайг юугаа үлдээч хийсэл тэгээд л бодож ил байхыг тэгээд одоо өөрсдийнх нь дурштай тэгээд дархан болно өөрсдөө тэр ажил амьдралаа зохицуулж байгаа өөрсдөө дарахыгээ дархан болоод давхар юм а хийн үү тэр мэрэгжлээ өгөөд явна тэр өөрсдийн л асуудал. Хүний чи үчилж болохгүй болохоор тэгээд яах вэ? Гэтэ бол бас надаа багада илүүлцдэг байсан одоо юм хийж чаднаа ч одоо манай өөрөө бас. Одоо танд мэдээж бас гарын шав гэж байгаа юу? Тий одоо гарын шав ер нь бий. Гарын шав бол ер нь нилээ хэдэн гарын шав байгаа. Ер нь одоо тэгтээ энэ аймгийн төв дээр өнөх байхгүй байна. Хотод манай 2 3 байна. Дорногов аймагт Алтан гэрэл гэж залуу байна. Нилээн сайн юм хийж байгаа. Дорноговын одоо бүхэл юм хийдэг. Тийм гарын шав байна. Миний одоо бас анхны шав гэдэг нэг. Тий. Би шав. Аймаг орон нутгад бас нэг урлан байгуулах тухай яригдчихсэн шүү дээ, тийм ээ. Энэ талаар бас ярьж өгөөч. Сүхбаатар аймагт би 2008 он 9 оноос болоод урлан байгуулах гээд нэлээд яасан юм аа. Тэгээд энийг бас нийжүүрэн болгох санаатай. Тэгээд зураг бас өөрөө би модон сэлвэр хийдэг. Модон сэлвэрийн бас нэг ангитай ингээд нэг хэдүүх сурах гээд. Тэгээд яг доноо төхөөрөмж юмудаа бэлтжсэн. Тэгээд бас нэг байр оронгоо бас тим зориулттай анхан яасан барьсан юм. Тэгээд одоохондоо бол бас арай нээж чадаагүй л байж байна. Тэгээд орлон бол ер нь тоног төхөөрөмж юмудаараа бүрэн ягдсан, ихтдсэн баг. Уран дархан гэдэг бол мэдээж өв дамжсан мэд байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь танд одоо шоёор суралцах гэж байгаа хүүхдүүд ер нь за би яг уран дархан болёо гэж бодвол яг юун дээр харах хэрэгтэй юм бэ? Ер нь уран дархан хүнд мэдээж маш олон онцлог чанарууд бол бас байдаг шүү дээ, тий. Энэ талаар бас ярьж өгөөч. Тий, одоо төвчээртэй байх хэрэгтэй л дээ хүн. Ер нь юм сурах гэсэн хүсэлтэй, төвчээртэй, өөрийн гэсэн зорилготой байвал тэр хүн юм сурнаа. Тэгээ өөрөд нь яг удмын авиас байвал бүр сайн шүү дээ. Тэгээ яг миний хувьд бол сурыг гээд ирж байгаа хүнд бол нээлттэй. Би юм заанаа, сургана. Тэгээд тууштай юм хийнэ гээд ирж байгаа улсад бол би юм зааж өгье гэж боддгоо. Тэгээ ер нь ч одоо ингээд хэрэгжилээс бол бас эдэтэн хүүхд авч бас сургая гэсэн бодолтой л байна. Тэгээд бас цаг ажил завнаас яаж өгөхгүй л байгаад байгаа. Тэгээд ямар ч байсан эд үг сурганаа. Тэгээд ер нь бол надад бол ирээд шавлаа юм сурья гэсэн хүн бол нээлттэй шүү л гэж хэлээ. За уран дархан гэдэг зүйл бол мэдээж худалж баршгүй соёлын өвийн зүйлийн бас нэг байдаг. За таны хувьд одоо бас ер нь ирээдүйд энэ уран дархчдаа захиж хэлэх зүйл бас юу вэ? За би одоо харвагасаа энэ мөнгөний урлалтай амьдрал заяагаа холбосон байдаг. Тэгэхээр мөнгө урлал бол одоо хүний амьдралд сайхаа одоо энэ нэг үндэтлийг гараараа гаргаж энэ улсуудын өвд хадгалагдах энэ уран бүтээлийг хийж яваад их баяртай байдаг. Тэгээд яг ирээдүйн сайхан залуучууд ахчууд бол сайхан юм хийж сайхан юмаа бүтээж яваарай л гэж хэлэх байна да. Таны хувьд одоо ер нь тийм ээ удамж дамжсан дархан хүн. За мэдээж танд одоо тийм ээ өв дээдсээс нь ирсэн за ер нь хадгалагдсан тийм ямар зүйл байдаг вэ? За миний аав уран дархан хүн байсан гэж ярьж байгаа тийм ээ. Дархан хаанс маань хуучин бол Цэцэн аймгийн Ёстойсын хөшөөний дархан хаанс дархан жанцэг гэж миний аав олон доо нэртэй мондөг дархан байсан. Миний аавын багаж ер нь бүх юм л надад өвлөгдсөн дөө. Тэгээд яалын хүний баг хүү байсан. Тэгээд аав маань намайг дарахыг гэдэг болоход аав маань байгаа би эртээ багада аав ээжээс агцсан болохоор аавын маань багаж юм
миний нэг ах хадгалаад байдаг байсан. Тэгээд надад дархан болоод ирсэн. Тэгээд тэр аавынхаа л багж юмар юм хийж байна та. За баярлалаа. За бид бүхний энэ дугаарт оролцож бид бүхэндээ дархан За танд өнөөдрийн энэ дугаарт оролцож бид бүхэнтэй ярилцсан. Танд маш их баярлалаа. За цаашдынх нь ажил амьдралд нь улам их сайхан бүхнийг хүсэн өрөөё. За баярлалаа. Та нарын ажил хөдөлмөрч өндөр амжилт хүсье. За